Сайн байцгаана уу? Номын зураасан кодыг дахин хэвлэх талаар зааж өгье. Заримдаа номынхын зураасан код одоо хүүхэд хулгай хийчих ч юм уу, эсвэл одоо арилжих юм янз бүрийн асуудлууд байгаад дахиад зураасан код хэвлэх шаардлага гардаг. Тийм тохиолдолд яаж хэвлэх вэ гэхээр номын бүртгэлээ нийцнэ. Тэгээд зураасан кодыг хэвлэх гэж байгаа номоо хайгаад гаргаад ирнэ. Ингээд хэвлэж байгаа номынхаа дэлгэрэнгүй мэдээлэл рүү ороод яг аль номынхыг хэвлэж байгаа тэр дансны дугаар дээр нь очиод тийм ээ. Болгоныхаа баруун очиод дансны нэгж дээрээ дараад зураасан код хэвлэх жагсаалтанд оруулах гэдэг энэ команд байгаа. Энийг дарна. Ингээд ном маань зураасан код хэвлэх жагсаалтанд орчиж байгаа юм. Тэгээд одоо номын нэг үрдсэн бүртгэл рүүгээ ороод шүүлтүүрээ нээгээд зураасан код хэвлэх жагсаалтанд орсон хэсэг гэдэг тийм гэж тавиад шүүж харна. Тэгэхээр нөгөө миний одоо зураасан код хэвлэх жагсаалтанд нэмсэн номнууд харагдаж байна. Тэрэн дотор саяны нэмсэн зураасан код маань 697 гэсэн дансны дугаартай номын маань зураасан кодын бас харагдаж байна тийм ээ. Ингээд жагсаалтан дээр хулгайны баруунд очиод дараад зураасан код хэвлэх гээд ингээд хэвлэжнэ. Амжилт хүсье.